байшинтын хавцлын буг болсон эхнэр нөхөр хоёр амьддаа ус сансан хүмүүсээ хорлсоор байна. Булган аймгийн Могод сумын нутагт байшинтын хавцал хэмээх газар байдаг бөгөөд энд ямар нэгэн байшин байхгүй хэдий ч яагаад ч юм бэ ингэж нэрлэжээ. Харин ил газарт хүн нутаглан амьдрах нь бүхэл айлын малч бэлчээлээ үзэгдэх нь тун ховор. Нутгийн хүмүүс ч гэсэн энэ газараас ихэд цэрвэн цээрэлдэг юмсанч. Учир нь энд нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын шарил байх бөгөөд тэр хоёр нутаг усандаа хартай, хортоогоороо зартай хүмүүс байсан бөгөөд үүнээс шулж нөхөр нь эхнэрээ буудан хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг игүүтгсэн эмигнэлт түүхтэй юмсанч. Нөхрийг нь легцэг гэдэг байсан бөгөөд тэрхүү эмигнэлт явдал гарах өдөр Могод сумын наадам болж легцэг тийшээ явсан юм байна. Харин оройн наадам дуусангууд харихаар явах замдаа айл хисч аяг тагшин балгасаар нэлийн халамцуухан уян дээрээ буужээ. Тэр эрүүл үедээ хүртэл эхнэрээ хардаж байдаг юм хойно энэ удаа мөн л эхнэр цэрмаа руугаа дайрч давчлан эзгүй хойгоор хинтээ банзалцсан гэж агсарч илтэй. Хэдхэн сартай хүүгээ хөхөд зуусан цэрмааш мөчөөгөө өглгүй чийл болсон хойно наадам нэрээр налиг шалиг нь хөөцөдөж яваад ирээ эцтэй гэж алдарч. Үүнд нь бухимдаж хорсон легцэг орныхоо толгой дэлгөөстэй байсан бууг шүүрэн авч сунлаад эхнэрээ бууджээ. Энэ үед хажуу айлынхан жаал гэрийн гаднаас тэдний хэрүүлийг сонсож зогссон бөгөөд буундуу тасхийн нэгц цочсондоо гэртээ гүн ороод болсон явдлыг хэлж дуусаагүй шахан байтал хүмүүс легцгийн мэгдэн сандран орвол нэгэнт оройтсон байсан бөгөөд хэдхэн сартаа нялх хүрнэ эцэг их хоёрынхоо нэлийсэн цусан донд хутгалтчихсан уйлж суужээ. Ингээд бузар муухагаар хорвоог өргсөн хоёрын нутгийнхан хүн тавьдаг газар хөдөөлүүлэхээс эрс татгалзан мөнөг байшинтын хавцлыг сонгон авчээ. Чухам энэ үеэс хойш байшинтын хавцлын аим шиг эхэлсэн гин. Хооронд нь 2-3 метрийн зайтай оршуулсан эхнэр нөхөр хоёрын сүнс төрлөө ололгүй байшинтын хавцлыг хэрүүл хараал муу хорлол чатхын газар болгон хувирчээ. Цэрмаа цөөнгдөө хоолойтой хүн байсан ба цөөнг хоолойтой бүсгүй хүн аргилдуутай эр хүн хоёр бүжшийн бүрхийгээс үүрингээ тусах хүртэл хэрэлдэх дуу чимээ сонсогдох болсноор барахгүй. Тэр хавцаа огтон зурмны нүхнээс шороо цацагдах болсныг олон хүн харж сонссон ба энэ талаар ярьж шүүгэх болж. Хүнл болсон юм хойно талигач эхнэр нөхөр хоёрын ахын дүүсэн тэр хоёрыг бууг болж хүн амтан айлгах болсон тухай сонсоод юр итгэхгүй байж. Гэсэн ч сүүлдээ амтаа болгон шахуу ярих болсон тул хэр ортой болохыг шалгахаар байшинтын хавцлын ойролцоо машин тэрэгтэй очиж хоноглоод үнэхээр үнэн болохыг нүдээр үзэж чихээр сонсон итгээд лам хард үзүүлэн тэрхүү бууг чөтгөрт амилсан эхнэр нөхөр хоёрын сүнсийг ариутхан аргадаж өгөхийг хүссэн ч цагаа болохоос нааш арилж далд орохгүй юм байна. Наан нь дарах гэж оролдвол улам догширч өөрөө л бусдад гай барцад тарих учир хэрэггүй гэсэн хариу сонсч. Ламын үгэнд итгэсэн ах дүүс нь тэднийг даруулах гэж элдвэр оролдуулаагүй ч удалгүй хэрэг бишдэж байшинтын хавцлын хаваар санаандгүй явж өнгөрсөн залуухан хүмүүс учир битүүлгээр амиа алдах болжээ. Хамгийн хачирхалтай гэр бүл болоод төдийл удаагүй 2-3 сайхан хос тэрхүү амиа алдагсдын дотор байсан байна. Легцэг цэрмаа хоёрыг таньж мэддэг. Айл сайхалд явсан хүмүүсийн яриагаар бол учир битүүлгээр байшинтын хавцлахад өнгөрсөн хүмүүсийн зарим нь буг болсон эхнэр нөхөр хоёрын амьд байхдаа бие биетэйгээ холбон хардаж хэрүүл хараал хийдэг байсан хүмүүс байжээ. Иймэрхүү байдалтайгаар бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөхөд хавцал хаваар хүн малын мөр үзэгдэхээ болж нэг ёсондоо байшинтын хавцал цээр хоройтой газар болон хувирсан тэр аж. Одоо ч гэсэн тийшээ хэр барагтай бол хүн амьтан зүгэлдэггүй гэх бөгөөд буг болсон эхнэр нөхөр хоёрын хэрүүл хорлол хоёр дарагдаж үгүй болсон эсэх нь тодорхойгүй юм гинлээ. Нутгийнхан байшинтын хавцал гэх нэрийг нь хэлэхэд сэрвэх болсон ийм нэгэн буг чөтгөрийн хорлол амьд насны сохор хардалт түүнээс улбаасан хар хортой газар байдаг байна. Хардалтыг өвчин гэдэг үстэй. Хардалтаас их юм шалтгаалнаа хүмүүс минь. Ухаалаг амьдраарай.